1 тэрбум долларын үнэтэй асуултыг та мэдэх үү? Тэр бол би хэн бэ? Бид өөрийгөө ч таньж мэдээгүй байж, өрөөлийг таньж мэдэх гэж зүдэрдэг. Өөрийгөө жинхнээр таньж мэдэх нь хэцүү, өвдөлттэй хэдэж хамгийн сайхан хайр юм. Жижигхэн асуудлаас болж чи уйлаад байгаа мó? Чамаас илүү хүнд хэцүү зовлонтой хүн олон. Сэтгэлийн тэнхээтэй байж үз. Гэж дотор хүм минь их ширүүнээр надад хэлж зэмлэх үе зөндөө. Заримдаа ингэж бид хоёр тэрсэлддэг. Би ч хүүхэд шиг зөрүүдэлж олон ааш гаргана. Болохгүй, үтэхгүй, хэцүү байвал хүүхэд нас шиг аав ээжийнхээ өмнө хошуугаан унжуулж уйлж ирэхлэх аятагч. Хөөе. Чи аль хэдийнэ том болчихоо биз дээ. Сэтгэлийн тэнхээгүй сольдоо царайлахаа бол. Гэж дахиад л өнөөх дотор хүн намайг загнав. Хаяа тэр хүнийхээ өдөөс сөрж яадгийн. Би сэтгэлийн тэнхээгүй баймаар байна. Асгартлан уйлаад аргадуулж тэрвүүлмээр байна. За юу. Гэж сүржигнэ. Тэгсэн ч аль хэдийнэ том болсон дотор хүн минь чи хэд настай билээ? Уурлаж бухимдалгүй уужуу ухаалгаар бодож тайван шийдвэр гаргачих л та. Тэгвэл чи өөрийгөө ч дэрэгдэх хүнээч хохироохгүй зөв арга олж сайн шийдвэрт хүрч чадна шүү дээ гэж учирлана. Ингэж л бид сэтгэлийн хатамжлан зовлон бэрхшээлийг давах гэж бүдчиж явдаг. Өдөрсөн ч босож чадах, алдсан ч ахиж алдахгүйд сурах сэтгэлийн тэнхээ юм уу даа гэж бодон суун. Заримдаа дотор хүнтэй яриад шийдэж чадахгүй асуудлууд чирнэ. Энэ үед намайг ойлгож, хайрлаж, хүлээн зөвшөөрөх хүмүүс байдаг учраас давдаг үзье. Харин ийм хэн нэгэн олдохгүй бол сэтгэл зүйчид хандах нь зөв. Сэтгэлийн тэнхээ өөрөө манайхан бас сэтгэлийн хаттай байх гэж ярьдаг тийм. Сэтгэлийн хаттай байх гэдэг зүйл яг бие хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Зарим хүмүүс сэтгэлийн хаттай байхад зарим нь бол сэтгэлийн хатгүй, сэтгэлийн тэнхээгүй байх юм байдаг ба. Сэтгэлийн тэнхээтэй байх гэдэг нь яг л нөгөө зуршлын хүч номон дээр үүдэг тийм. Нөгөө яг л булчинтай адилхан. Булчингаа хөгжүүлж явахдаа яг л адилхан гэсэн үг. Тийм учраас сэтгэлийн тэнхээг бол хүн өөрөө сэтгэлийн тэнхээтэй байх тэр зүйлийг хөгжүүлж болдог зүйл гэж. Сэтгэлийн тэнхээг яаж хөгжүүлэх вэ? Эхлээл хүн бодлосоо эхлэх хэрэгтэй гэсэн үг. Хүн мэдээж нөгөө альва зүйлийг мэдээллийг аваад шууд хүлээж авч ийна гэдэг бол энэ бол сэтгэлийн тодорхой хэмжээний өөрийн боловсруулалт байхгүй байна гэдэг маань сэтгэлийн тэнхээгүй байх бас магадaltaй гэсэн үг. Тийм учраас өөрөө хүлээж аваад түүнийг өөдрөгөр буюу эргээр хүлээж авах уу, сүргээр хүлээж авах уу гэдгээс бас шалтгаална. Тийм учраас хүн альва өөрт ирж байгаа тэр гинти мэдээ ямар нэгэн зүйлийг хүлээж аваад мэдээж шууд сүргээр хүлээж авахаас илүү бас нөгөө талаараа би бусдад энэ мэдээг авснараа яаж нөлөөлөх вэ? Би энийг сүргээр хүлээж аваад авснараа миний амьдралд юу болох вэ гэдгээ бас тодорхой хэмжээгээр ойлгоцсон байх шаардлагатай болдог. Тийм учраас хүн өөрийнхөө тэр гаднаас ирж байгаа мэдээллийг өөрөө боловсруулдаг. Тэгээд эерэг альва зүйлийн эерэг талыг олж харж чаддаг байх. Энэ маш чухал гэсэн. Тэгэхгүйгээр хүмүүс яадаг вэ гэхээр альва зүйлийн сөрөг талыг олж хараад сөрөг дээрээ төвлөрчдөг. Тэр төвлөрлөөсөө болоод сэтгэлээр онцдог. За энэ ингээ бүтэхгүй мэн болохгүй мэн. Энэ ингээ дуусчлаа гэж ингэждэг. Тийм учраас альва зүйлийг хүлээж авахдаа эерэг талыг олж хараад түүний талаар түүнийг хөгжүүлж илүү их бодох шаардлагатай. Энэ нь өөрөө сэтгэлийн тэнхээг илүү их одоо ингэж одоо булчин шиг бий болох бас нэг дасгалын нэг гэсэн үг. Тэгэхээр ер нь л бодлоо эерэг болгох нь шүү дээ. Бид юу боддог тэр бодол маань эерэг болж ич эргээд нөгөө сэтгэлийн тэнхээ буюу сэтгэлийн булчин маань чангарнаа л гэж ойлгож байна. Тийм нэг. Хоёрт нь бас юу вэ гэхээр альва зүйлийг хүлээж авахдаа яг түрүүн бол тодорхой ингээ шүүлтүртэйгээр авна гэж хэлсэн юм. Одоо бол яах вэ гэхээр тодорхой хэмжээгээр боддоор хүлээж аваад
тэр өөрт тусж байгаа тэр тусгалаа өөрөө олж харж чаддаг байх шаардлагатай гэсэн үг. Надад хэцүү тусж гин үү? Тий ямар байна? Өөрийнхөө бодол, сэтгэл мэдрэмжийг ойлгох шаардлагатай гэсэн үг. Би хэцүү байгаа бол хэцүү байгаа юм байна. Тийм учраас би өөрөө хэцүү байгаа учраас би энэ хэцүү байгаа байдлаас гарах ёстой гэдэг зүйлээ ухамсарлаж ойрлгосон байх ёстой гэсэн. Тэгснээрээ энэ нь юу вэ гэвэл би тэр асуудлаас гарах арга замаа бас өөр зүйлээр орлуулж одоо хайж тэрийг шийдвэрлэх гэсэн. Зутаахгүй, болтохгүй, тойрохгүй, нүүрт энэс огт айх хэрэггүй. Нэгэнт танд ирж байгаа асуудал бол түнтэй нүүр тулаад тэгээ хамгийн сайнаар шийдэхийг хичээх хэрэгтэй гэсэн. Энэ нь өөрөө бас сэтгэлийн тэнхээтэй байх, сэтгэлийн хаттай байх, тасгалжуулах бас нэг алхам гэсэн. Амьдралд ямар нэг асуудал бэрхшээл зовлон тулж ирэхэд хүмүүс бид хоёр горимж шилждэг. Нэг нь тэмцэх болон зүгтаах. Хоёр дахь нь амрах болон боловсруулах. Эдгээр нь учир шалтгаантайгаар хийгддэг. Тэмцэх эсвэл зүгтаах нь яагаад болдог вэ гэвэл бие махбод стресст хариу үзүүлж стрессийн даавар болох кортизол, адреналин ялгаруулна. Ингэснээр бие тархи руу их хэмжээний хүчил төрөгч глюкозыг илгээж тухайн дааврууд ялгардаг. Үүний дараа бэрхшээл асуудлын үед яах ёстойгоо ухаарч эхэлнэ. Харин нөгөө горим буюу амрах боловсруулах нь ухаарч эхэлсний дараа ажил. Тэгэхээр илүү тайван ухаалгаар шийдвэр гаргах боломжтой болно гэсэн үг. Хэрвээ та би энэ асуудлыг давж чадахгүй гэж эргэлзэж айж сэтгэлийн тэнхээгүй мэт болсон бол уужим амьсгаав. Тэгээд хэсэгхэн амарчих. Үүний дараа тайвнаар бодож боловсруулах боломж ирнэ. Тэр бүхний эцэст гарах арга зам, сонгох сонголт хамгийн сайн байж болох шийдвэр гарч ил таараа. Та чаднаа. Хичээгээрэй. Хайрын тухай ярих үед хүмүүс хамгийн түрүүнд юуг ярьдаг гэж? Бусдыг хайрлах тухай. Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадна гэвэл худлаа. Үнэн дээр бидний тархиндаа гашлахсан бодлууд амьдралыг жолооддог. Бодол үг болж, үг үйлдэл болдог шүү дээ. Тэгэхээр бодол эрүүл болоход сэтгэл эрүүл болно. Миний мэдих бие нэвтрүүлэг. Өөрийн бодлоо захирч өөрийгөө хайрлах тухай хүргэнэ. Бэлтгэсэн сэтгүүлч Баясгалан, найруулагч Жавхланбаяр, хөтлөгч Дэлгэр Баяр.